Бурхан багшийн их дүүчин өдрийн баярт зориулсан шинийн 12-ны буян хураах үйл ажиллагаа 4 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр Монголын Бурхан шашинтны төв Гандан тэгшлэн хийдийн Гунгач хойлон датсан таны буянд даган баясыг төрийн бас байгууллага. Бурханы шашны Гүнчив Жамбаалан төв Асрал төв төрийн бас байгууллага. Чөлөө өргөө зэрэг байгууллага хамтран ажиллалаа. За сүсгтэй олон та бүхэндээ одоо зуны ихэнх сарын шинийн 12-ны буян цай өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр одоо Гандан тэгшлэн хийд дээр болж байгаа Батцагаан дугны өмнө болж байгаа Бурхан багшийн 3-4 одоо 3 сэрэг дөрвийн өмнө сайхан сүсгтэй олоо одоо усан дахил өргөж одоо буян хурааж байна. Өнөөдрийн 12-ны үйл ажиллагаанд Гандан тэгшлэн хийдийн Гунгач хойлон татсан мөн одоо Калапаус чөлөө өрөө мөн одоо төрийн бүс Асрал төв тэгээд мөн одоо төрийн таны буян даган баясыг төв гэдэг 4 төв одоо хамтарч үйл ажиллагаа явуулж байна. Сүсгтэй олонны дунд за төрийн одоо ядгаш хойлон татсан Гунгач хойлон татсан маань одоо ландар мандал өргөж Баян дэлхийн хямглангийн төлөө одоо жанлуу зохицол ном айлдлаа. Энэ өдрийн үйл ажиллагаа усан тахил өргөх, лам хуврагууд аврал одуулж, мандал өргөж, хүндлийн үйл ажиллагааг нээлээ. Төгсрээ Римбучи болон Асрал төвийн удирдах зөвлөлийн гишүүн Уэл Миндер нар сүсгтэн олондоо товч айлдвар айлдлаа. оны Бурхан багшийн их дүүчин өдөрт зориулсан 8 хоногийн усан тахил үйл ажиллагаан дээр шинийн 12-нд Гүнчив Жамбаалан төв болон таны буян даган баясыг Калапаусын чөлөө өрөө Гунгач хойлон татсан гэ нэгдэн энэ өдрийг одоо нэг өдрийг буянд хамтан зориуллаа. Тэгээ энэ өдөр бол өглөө 9 цагаас хойш сүсгтэн олонд усан тахил өргүүлээд 12 цагаас Төгсрээ Римбучигаар айлдуулаад за одоо ингээд нийт 120-30 сүсгтэн олон ганжуураа үрээд одоо буйнаа хурааж байна. Банжаа өвөр Римбучигийн тэргүүлдэг Асрал төв төрийн бас байгууллага өнөөдөр их дүүчин өдрийн шинийн 12-ны үйл ажиллагаанд эсгий бүтээгдэхүүний үзэгдлэн гаргаж өөрсдийнхөө хэвлсэн ном хэвлэлийн үн төлбөрүүд харааж цай кофегоор өнгөө үйлчилж нийтэд буян хураалаа. Их дүүчин өдрийн хамгийн гол утга нь энэрэнгүй сайхан сэтгэл үүсгэн эцэг эх багш ахан дүүс байгаль дэлхийгээд өөрийн хүндэтгдэг хайрладаг бүхнээ улам илүү болгоон бодож бие хэл сэтгэлээ бусад өдрөөс ялгамжтайгаар зориулах билээ. Энэхүү их дүүчин өдрийг тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл хүрээ хийдийнхний ажил хэрэг төдий биш иргэд үндэсний оюун санааны ариусл гэгэрэл эв нэгдлийн өдөр байж эрдэм номын баяр болон өргөжин тэлж байгаа нь нийгмийн ёс суртахууныг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.